10 сарын одоо газ ярих газар датан сарах юм бол одоо зэсийн экспортын үнийн дан бол нүүрсний үнийн экспортын үнийн дан бол даваад байна шүү дээ. Тэгэхээр энэ оны байдлаар бол давсан одоо анх удаа 2021 оноос одоо давсан одоо анхны тохиолдол болж байна. Тэгэхээр ер нь бол энэ оны байдлаар одоо зэсийн зах зээлийн ер нь Монгол дотоод зах зээлийг ер нь юу гэж харж байгаа даа. За зэс бол гарцаагүй Монгол Улсын өрсөлдөх чадвар тий. Ер нь бол яг зөвхөн сүүлийн хэдэн жилийн үр дүнгээс харахад нүүрс бол одоо экспортын орлогын голлогчийн байр суурийг эзэлж ирсэн үнэн. Гэхдээ ер нь уламжлалт талаас за цаашдаа ч ер нь бол одоо зэсийг энэ өрсөлдөх чадварыг хадгалах хамгийн одоо чухал ашигт малтмал бүтээгдэхүүн гэж шинэ бид бол харж байгаа. Тэгэхээр зэсийг үндсэндээ бол Монгол улсад одоо экспортод гаргаж байгаа бусад төрлийн ашигт малтмалтай харьцуулахад харьцангуй бас хөгжлийнхээ төвшнгөөр манлайлдаг ийм тэргүүлдэг одоо салбар юм болов уу гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл Монголын зэст бол төр хувийн хвшлийн хамтын оролцоо байна. Хувийн хвшлийн одоо баяжуулах боловсруулах гэдэг юм уу үйлдвэрүүд ажиллаж байна те. Тэгэхээр за нүүрс гэдэг юм уу жонш төмөргээд алтгээд энэ бусад ашигт малтмалын төрлүүдтэй харьцуулахад зэс бол харьцангуй одоо сүүлийн 50 жил орчим за сүүлийн 30 жил орчим гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэлээд өөртөө татж чадсан. За техник технологи инновац боловсон хүчний хөвд ч гэсэн өрсөлдөх чадвараа бий болгож чадсан юм чухал салбар л та. Тэгэхээр ер нь энэ өнцгөөс наагуулгаас нь харсан ч тэр за дэлхийн өнөөгийн одоо чиг хандлага нөхцөл байдлаас дүгнээд харсан ч тэр ерөөсөө зэс бол ач холбогдол бол улам нэмэгдэхээр байна. Өөрөөр хэлбэл нэг ирэх 1-2 жилд бол судалгааны тайлангуудаас ажиглахад ирэх 1-2 жил зэсийн үн ер нь баг огцом өсөх хэмжээний ийм одоо судалгааны тайлангууд харагдчихээн л да. Тэгээд яг хөө зөвхөн тоо бол хэлмээргүй байна. Тэгэхээр тоонд бол бид одоо дааж хөөрцгэлдэг одоо бидний бас алдаа оноо сургамж бий. Тэгэхээр тэр цаг үедээ өөрөөр хэлбэл энэ зэсийн зах зээлийн үнийн одоо шин цикл эхлэх энэ мөчийг Монгол улс бол одоо нэг талаар тэсэн ядан хүлээх учиртай. За тэгээд хүлээхээс гадна энийгээ бид одоо маш одоо овчноор нийгмийн эдийн засгийнхаа хөгжил, улсын орныхаа хөгжилд бол одоо дөрвтэй жинтэй хувь нэмэр оруулах талаас нь ашиглах хэрэгтэй гэдэг ийм одоо ерөнхий төсөөлөлтэй хүлээлттэй байж байгаа. Тэгэхээр ирээдүйн төсөөлөлт яг өдөр харагдаж байгаа хэдий ч дотоодын зах зээл арах юм бол дотоодын үйлдвэрлэгч олборлагч нар ер нь бол энэ одоо ирээдүйд бэлэн байгаа болоо ер нь хууль эрх зүйн орчноос мөн төрийн дэмжлэгийн одоо талаас ч гэдэг юм уу ер нь бол яг дотоодын үйлдвэрлэгчд энэ одоо боломжийг ашиглаад ер нь бол зах зээлийг өргөжүүлэх боломжтой бэлэн байгаа болоо. За ер нь бол экспортод гарч байгаа хэдхэн тооны ашигт болтол бий те. Тэгэхээр энэ бол одоо өнөөдрийн Монгол улсын бидний одоо өрсөлдөх чадварыг хадгалах үзүүлэлт гэдэг юм нөхцөл байдал бол биш гэж дүгнэж байгаа. За ер нь бол одоо зэс сайлуулах үйлдвэрийг байгуулахаар барихаар засгийн газраас эрдэс соёлын аж үйлдвэрийн яамнаас бол бас нэлээд одоо эрчимтэй ажиллаж байгаа шиг байна. Тэгэхээр өнөөдрийн байгаа одоо Эрдэнэт оюутлогоо энэ уур хаанууд бол энэ зэс сайлуулах үйлдвэртэй бол ирээдүйд бол хамтарч холбогдож ажиллах бах. Тэгэхээр энэ өнөөдрийн нөхцөл байдал бол бидний одоо ойрын хугацааны зорилтыг хангах, ойрын хугацаанд одоо хүрх үр дүн илэрхийлэх ийм үзүүлэлт юм л да. Тэгэхээр бид энэ дэлхийн одоо зэсийн үнийн супер циклийг бий болно гэдэг хүлээлт таамаг. За цаашлаад одоо цэвэр эрчим хүчний шилжилтийн олон нөхцөл байдалтай уялдуулсан. За тарифын одоо асуудал гэдэг юм уу. За бүгдээрээ хадгалт улсын одоо эдийн засгийн өсөлт гэдэг юм олон нөхцөл байдалтай уялдуулаад зэс бол цаашаа тэргүү дэлхийн одоо өрсөлдөх чадрыг хадгалах за эрэлт нийлүүлэлт бол одоо тодорхой төвшөнд байнга өсөж явах энэ дүр зураг дээрээс бид одоо бодлогын дүн шинжилгээ хийж Монгол улс давын өмнө ажиллаж эхэлмээр байна. Тэгэхээр сая би хэллээ өнөөдрийн байгаа Эрдэнэт за оюу толгой за тэгээ бидний одоо төлөвлөж барих гэж байгаа зэс сайлдуулах үйлдвэр бол бидний одоо ойрын хугацааны алхам юм аа. Тэгэхээр цаашлаа тухайлах юм бол 30 оноос цаашаага ер нь одоо Монголын улуурхаан салбар чухал ашигт малтмал за зэс за бусад одоо ашигт малтмалын төрлүүдийг бид нар хэрхэн яаж төрөлжүүлэх хөгжүүлэх вэ өрсөлдөх чадварыг нь хадгалах вэ гэдэг тэр төр зэсэг бол одоо бодлого гаргаж ажиллах шаардлагатай байна. Тухайлах юм бол саяда асуулаа хууль эрх зүйн орчин ямар байна гэхээр яг бид бол өнөөдөр ашигт малтмалын тухай хуулиа тойроод бас шинжил тодорхой хэмжээгээр нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг засгийн газрын зүгээс ажиллаж байгаа шиг байна. За тэгэхээр хуучин уламжлалаараа ерөнхийдөө зүгээр тусгай зөвшөөрлийг тоогийн нэмэгдүүлэх энэ одоо арга барилаараа явах юм уу? Нөгөө талаар одоо юу гэдгийг Монгол улс өөрийн гэсэн одоо чухал ашигт малтмалын жагсаалт стратеги бодлоготой түүн дотроо тухайлах юм бол зэсийг одоо хаана авч байршуулж ажиллах юм те. За энэ үүднээсээ бид одоо зэсийн хайгуулыг хэрхэн одоо эрчимтэйгээр нэмэгдүүлж болох уу? За цаашлаад одоо гадаад дотоодын хөрөнгө оруулалтуудыг хэрхэн энэ дээр
нэмж татчих болох уу? За засайлуулах үйлдвэр баригдах гэж байгаатай холбоотойгоор ер нь одоо дараагийн шатны гүн боловсруулах, баяжуулах гэдэг юм уу, бүтээгдэхүүн боловсруулах энэ чиглэлийн бидний боломж юу вэ гэдэг талаас бид одоо анхаарал хандуулж давын өмнө бодлогоо гаргаж ажилламаар байна. Тэгэхээр энэ бол одоо өөрөөр хэлбэл дунд хугацаанаас урт хугацааны төлөвлөлт рүүгээ бид одоо нас шилжих нь бол зайлшгүй бидний авч хэрэгжүүлэх ийм л одоо ажил юм да. Тэр арах юм бол олонсын зах зээл мэдээж одоо дис олборлогч тийм нь бол дутмаг ер нь бол нийлдэг бага ингэж харагддаг. Түүнээс үүдэлтэй мэдээж нийлүүлэлтийн одоо талаас бол нэгдэггүй ба хомсдол үүснэ гэж харагдаж байгаа. Тэгэхээр хэрвээ одоо таны ярьж байгаа тэр үнийн супер цикл тэрийг үнэхээр орохоор юм бол одоогийн байдлаар дисийн олборлолтын үйл ажиллагаа нь баг дуусах төвчөнд хүрсэн байх хэрэгтэй биш үү? Одоо хэрвээ бидээс одоо олборлож хайгуулаа эхлүүлэх юм бол супер циклээс хоцрохоор биш үү? За ер нь нөхцөл байдлыг яг хөө зүгээр өнгөцгөн тэгж харахад бас тийм одоо нөхцөл байдал үүсхийг бас үүсэхгүй тийм. Гэхдээ нэгэнт одоо бид бас олж энэ боломжийг олж харж байгаа энэ цаг үеэс эхлээ шуурхаа ажиллаж чадвал нөгөө талаасаа бидэнд одоо боломж болох юм уу да тийм. Ер нь цаашдаа 2030 оноос цааш энэ зэсийн одоо хайгуул олборлолтыг гэдэг юм уу, за баяжуулах боловсруулахтай холбоотой бүтээгдэхүүн бий болгохтой холбоотой асуудалд илүү хэр одоо бид нар илүү анхаарал хандуулж чадна тэр хэмжээгээр Монгол улсын өрсөлдөх чадвар за цаашлаад одоо энэ геополитикийн нөхцөл байдалд одоо бид хэрхэн дасан зохицож улс орныхаа нийгмийн эдийн засгийн хөгжлийг авч явах вэ гэдэг энэ байр суурийг тодорхой болох ба энэ байр суурьуд ч гэсэн одоо нэмэгдэж бид байр суурийг нэмэгдүүлэх юм боломжийг бас өөртөө бий болгох баг. Тэгэхээр ерөөсөө төр зэсэг одоо ер нь бол чухал ашиг нөлөөлийн чиглэлээрх бодлогоо бол одоо зайлшгүй тодорхойлж гаргах шаардлагатай. За энэтэй холбоотойгоор энэ хууль эрх зүйн орчноо эрхийг яаж сайжруулахын за геологийн дата бааз дижитал энэ одоо хэлбэрлүүгээ эрхийг яаж хурдтай шилжих юм за мөн одоо институт нөхцөл байдлаа бид одоо эрхийг яаж сайжруулах боломж байна уу за бүр ингээд дагаа цаашаа ярих юм бол мэдээж улуурхан үйлдвэрлэл бол хөрөнгө оруулалт хайгуул гэдэг бол дандаа дэд хүчтэйгээ холбогдож идэг. Тэгэхээр энэ чиглэлийн асуудлуудаа эрхийг яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлогоо тодорхойлох. За түүн дотроо яг одоо Монгол улсын давын өмнө экспортын орлогыг бүрдүүлдэг өнөөдрийн 5-6 тоологдож байгаа ашигт малтомлыгаа илүү төрөлжүүлж 10-т хүрэх боломж юу байна те өөрөөр хэлбэл баг 7-8 дээр ирэмтлэхэд бол бид одоо газрын авар элементийн тухай ярьж байна. За ингээ бүр цаашлаа ярих юм бол энэ манай энэ ашигт малтомлын төрөл бол одоо нэмэгдэх боломж бол байж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг давын өмнө буюу 2030 оноос цаашаа бид нар энэ экспортынхаа төрөлжүүлэлттэй холбоотойгоор ашигт малтомл чухал ашигт малтомлынхаа хөгжилтэй холбоотойгоор нэг 10 хүртэлх гэдэг юм уу түүнээс цааш одоо элементийг хөгжүүлэх боловсруулах чиглэлд илүү анхаарал хандуулж ажиллавал бид одоо очих юм болоо даа л гэсэн тий ийм одоо дүр зураг байр суурь ажиглагдаад байгаа юм тий. Та мэдээж дуртахтай дисийн одоо боловсруулах үйлдвэр барихад юм бол төлөх хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ манайхад харах юм бол экспорт хийх нь бол өмнөд хөрш рүү гарч байгаа. Өмнөд хөршийн дисийн зах зээл бол мэдээж өөрсдөө өөрөө хомсолт орсон. Өөрсдөө ер нь бол гэдэг дисийн хомсолт ороод баяжуулалтаа Монголд тодолж авдаг байна. Тэгэхээр биднээс боловсруулалтаас гараад эхлэх юм бол ер нь бол өмнөд ер нь бол экспортлох зах зээл юу хаашаа харагдаж байгаа. За ер нь шууд агуулгаараа бол манай одоо өмнөд хөрш байх тий. Тэгэхдээ ер нь зүгээр яг хуу энэ засайлуулах үйлдвэртэй холбоотой асуудал сүүлийн 20 орчим жил яригдчихэв тийм. Өнөөдөр ингээд бид тээзүүгээ шинжилээд гэдэг юм уу судалгааныхаа ажил за тэгээ байршлаа сонгогдсон ингээд явж байна. Тэгэхээр ер нь бол Монгол улсын хувьд бол энэ том төсөл. Тэгэхээр бол бид одоо давын өмнө одоо 1-2 тэр төлөвлөсөн 3 жилийн хугацааны дотор одоо засайлуулах үйлдвэр маань ашиглалтанд орно гэдэг бас ийм хит одоо өнгөцгөн хүлээлттэй байх нь бол бас нэгдэлтэй эрсдэл юм болов гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр том мега төсөл гэдэг бол одоо манад хэрэгжихэд хөрөнгө оруулалт дэд үтц хүний нөөц боловсон хүч ингээд ер нь олон асуудлуудтай тулгардаг л да. Тэгэхээр ер нь бол 2030 он гэхэд энэ зэс хайлуулах боловсруулах үйлдвэр маань бол ашиглалтанд орох байх. За тэгээд экспортын зах зээл бол одоо урд хөрш рүү за магадгүй одоо цаашаа 3 дахь хөршүүд рүү тэр үед одоо нэгдэх юм боломжтой гэсэн ийм ерөнхий дүр зураг ажиглалтыг бас хэлж болохоор байгаа тийм. Тэгэхээр сүүл өмнөх жилийн одоо экспорт ярих юм бол нүүрсний нөхцөлд холбоотой нэлээдгүй ашигтай байсан боловч энэ оны байдлаар эргээд буурсан нь одоо мэдээж эдийн засгийн нэлээдгүй хүндэр нөлөөлж байсан шүү. Тэгэхээр ер нь зэсийн зах зээлээс ийм бас ийм ижил хэмжээний хамааралтай байхгүй бол биднээс ер нь бол өөр ямар элементийг ер нь олборлож ер нь экспортлог гарах төлөвлөх хэрэгтэй харагдаж байна. За ер нь сүүлийн одоо 3 жилийн нүүрсний салбар за үн хөөсрөлч гэж ярьж байгаа. За нөгөө талд нь одоо олон эрийг хийгээ сөрөг үр дагавартай холбоотойгоор
ер нь одоо бид ард түмнэрээ гэдэг юм уу зөвхөн улс төрчд гэхгүй бас нэлээд тодорхой хэмжээний ойлголтыг авсан болов гэж найдаж байна. Ер нь бол үнэнд найдах өөрөө ямар байдаг юм байна. За хоёрдугаар нэг ашигт болтуулын төрөлд те. За нэг зах зээлээс хамааралтай гэдэг энэ асуудлууд найдаад ер нь хөгжлийнхээ асуудлыг цаашлаад ингээд улсынхаа төсвийн асуудлыг ууж явах одоо ямар эрсдэлтэй ямар нөхцөл байдлаар тулгардаг юм бэ гэдгийг бид бол өнөөдөр одоо яг ингээд улсаараа амсаад сууж явах шиг байна л те. Тэгэхээр энэ бол одоо нууц биш те. Тэгэхээр энэ дэр энийг бол одоо бид сургамжуулах хэрэгтэй гэдэг дээр одоо ер нь бодлого боловсруулагч за тэгээд одоо нийтийн салбарынхан за ард түмэндээ бол бас тодорхой байдлаар хэлмээр байна. Ер нь бол сүүлийн 30 жил бол бид энэ уул уурхай бүтээгдэхүүний одоо экспорт үнийн өсөлт үн бууралтай холбоотойгоор бол одоо 3-4 дахь ийм одоо кейс гэдэг юм уу нөхцөл байдалтай бүр нүүр тулж ийн л дээ. Тэгэхээр энэ удаагийнх бол одоо нэлээд жинтэй ийм нөхцөл байдлыг одоо бид бас бий болгосон болов уу гэж ойлгож байгаа. Тэгэхээр хэдийгээр одоо зэсийн салбарын одоо үн супер циклтэй одоо эхлэх ийм хүлээлттэй байгаа ч гэсэн эндээ бид одоо энэ нүүрс шиг бас хандмааргүй байна тий. За нэ ялангуяа одоо энэ бодлого боловсруулагч нар бол за улс төрчд бол энэ дээр одоо нэлээд чамбаа анхааралтай хандаж хөгжлийн төлөвлөлт улсын төсөвтэй холбоотойгоор асуудалд хандах байхаа. Ер нь хандаараа гэдэг л одоо ийм л байр суурийг л бид одоо байнга л илэрхийлэх л байнга л сануулж явах ийм л нөхцөл байдалтай байна.